Ингээ ярьсан чи юу нээр цаг гаргаж өгөх хэрэгтэй юм байна. Тэрний тулд яах вэ гэж бодлоо шүү. Би хүүхдээ хараад үлдэнгүүд 2 цаг болоод ойлон годлоо. Ээж юм л ярьж байгаа юм чи ерөөсөө л ирэхгүй болохгүй нэгэд л тэнгүүт нөгөө юм чи найз нөхдөйгөө уулзч чадахгүй. Харин тийм бодлоо сая. Гэтэ ер нь бодоол яваад идэв. Би бол яг хүмүүсэд бол сүүлийн цагаараа ерөөхдөө спортоор хичээлээ. Илүү оройтгоос нь жоохон сурахыг хөгжихийг хичээж байгаа. Би яг нэг салхинд гаргаад бас нэг найз нөхдөдтэйгээ уулзч бариад л өөрийгөө хөгжүүлэх тийм хэлний мэдлэгээр өөрчлөх зэрэг. Магадгүй хангалттай амжихгүй байхаа. Тийм яагаад тэгэхээр хоёр хүүхэдтэй тэгээд өөрөө бас ажил хийдэг давхар. Тэгээ хоёр хүүхдийнхээ хувцас тийм гэр бүлийнхээ хоол дээрээс нь өөрийнхөө ажил гэдэг бүх юмыг амжуулах гэдэг нь өөртөө цаг гаргаж хангалттай чаддгүй хаа. Яг өөртөө бол цаг гаргаж амжихгүй байгаа гэж харж байгаа. Гэр бүлтэй л цаг гаргаж байгаа. Тэрийстэй хэлж өгөхгүй шүү. манай эхнэр стаг гаргаж чадахгүй байгаа одоо нэлэх хөвгттэй болохоор. манайх нөгөө хоёр жоох хүүхэдтэй, ойтой хоёр ойтой гээд тэгэхээр одоохондоо ер нь манай хүн бас яг өөртөө сайн цаг зай гаргадаг хаа. Тэгээд дээрэс нь одоо том хүүгээ хичээл сургуулийн бэлдүүлнэ, хоёр жоох нь асран тэгэл намайг бас асран тэгэхээр бас жоохон өөртөө цаг зай баг зарцуулж байгаа шүү. Нэг талаар урд нь яг ингэж бодож үзээгүй юм байна. Яг ингэ бодсон. Тийм одоо хайрлах цагийг гаргаж өгч чадахгүй байгаа юм гэж л бодогдлоо яг сая.